Сайн бацхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Солонгосод гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусндах сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэн бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеийн торимтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. 2019 оны 10 сарын 11-ний өдрийн оройны 4 цагийн үед Жонжу хотын Вангсан дүүрэгт байрлах зах дээрээс цагдаагийн газарт яаралтай дуудлага ирдэг. Дуудлага өгсөн хүн нь зах дээр худалдаа хийдэг нэгэн худалдаачин байсан. Энд хүн хутгалуулчихлаа, маш их цус алдаж байна, яаралтай ирээрээ гэсэн дуудлага байсан. Ингээд Жонжугийн Вангсан цагдаагийн хилтэс дуудлагыг хүлээн авч тэр даруй төрийн тусламжийнхантай хамт хэрэг болсон газар руу хөдөлцгөөдөг. Очоод үзэхэд төрийн тусламжийн ажилтнууд нэг дэлгүүрийн өмнө унсан эрэгтэйг олдог. Тэд яаралтай очиж анхны тусламж үзүүлэх гэж оролцсон ч тэр хүн аль хэдийн маш их цус алдсан байсан бөгөөд амьд үлдэх найдвар бараг үгүй мэт байдалтай байсан. Ялангуяа хүзүүний зүүн талд ойролцоогоор 6 см урттай гүн шарах, нийт 9 удаагийн хутганы шарах байсан. Мөн мөрний орчимд ч хэд хэдэн хутганы шарах байгаа нь илэрдэг. Тэр хүний унсан байсан шал нь тэр чигтээ цуснд нэвт норсон байсан. Түүнийг даруй түргэний машин цуулган эмнэлэг рүү хүргэсэн ч эмнэлэгт очиод харамсалтай нь их хэмжээний цус алдалтын улмаас амь насаа алдсан. Нас орсон хүн нь тухайн үед 49 настай A гэдэг хүн байсан. Тэрээр 1 жил 4 сарын өмнөөс энэ уламжлалт зах дээр хөөлөгсөн будаа амттан зардаг дэлгүүр ажиллаулдаг байсан. Ойр орчмын хүмүүсийн яриагаар тэр хинээс ч илүү ажилдаа дуртай, хөдөлмөрч, энгийн бизнес эрхлэгч байсан гэцгээдэг. Гэвч энэ A гэдэг худалдаачин ийм том захын маш олон хүн орж гардаг захын голд нь ийм аимшигтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Нөгөө талаар цагдаа нар хэргийн газраас гэмт этгээдийг бол шууд баривчилж чадсан. Тэр хүн хохирогч A-гийн төрсэн ах буюу тухайн үед 58 настай E овогтой эрэгтэй байсан. Тэр дүүгээ тэгж хутгалсныхаа дараа ч хэргийн газраас зүгтаагаагүй, харин ч бүр эргэн тойронд нь алхаж ойролцоо худалдаачдаас тамхи гуйж татаж байсан. Цагдаа нар түүнийг баривчлахад бол тэр маш тайван харагдаж байсан. Мөн цагдаа нар ирэхэд ч би дүүгээ алсан, намайг баривчил гэж өөрөө шууд хүлээн зөвшөөрсөн. Амиа алдсан цаг нь оройны 4 цаг орчим байсан. Зах хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг үе гэсэн үг. Тэр хэмжээгээр гэрч маш олон байсан ч ойролцоо худалдаачдын хинэн ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй гэцгээжсэн. Яагад гэвэл энэ ий авах тахтуу хоёр дэлгүүрийн өмнө дууга өндөрсгөн муудалцдаг нь 1-2 удаагийн зүйл биш байсан. Тэр өдөр ч гэсэндээ ах нь хутга барьж ирээд би чамайг алчхан шүү гэж хашгирч байгааг харсан хүмүүс дахиад л энэ айл муудалцаад эхэллээ, дахиад л сүртүүлж байна гэж бодсон болохоос үнэхээр хэрэг үлдэнэ гэж хинч төсөөлөөгүй гэцгээжсэн. Баривчлагдсан ахыг Жонжу Вангсан цагдаагийн хилцс рүү авч байцаадаг. Тэр бүх асуултанд маш тайван хариулж хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний хэлсэн тайлбар нь хэрэг болох үед мөнгөний асуудлаас болж дүүтэйгээ маш хүчтэй маргалдсан. Ууралсандаа гинтл санамсаргүй байдлаар дүүгийнхээ амь насанд хүрчихлээ гэсэн утгатай зүйлийг ярьдаг. Тэр хэлэхдээ бас би арх уусан байсан. Тэгээд дүүтэйгээ уцаар ярихад тэр над руу үнэхээр хатуу хараалын үгнүүдийг хэлж ийсэн. Тэгээд би уурандаа гэж хэлдэг. Инхээр ихэнх үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа мэт харагдсан ч цагдаагийн хувьд нэг зүйл с сэжигтэй байсан. Ягаад гэвэл хэргийн газар байсан худалдаачдын харсан зүйл бол арай өөр байсан. Бидний хэлснээр анханасаа дүүгийнхээ дэлгүүрт ирэхдээ 2 хутга барьчихсан ирсэн. Дараа нь 1 хутгийг нь дүүгийнхээ өмнө шидээд чи энэ хутгаар эхлээд намайг ал гэж орилсон. Хэрв тийм бол тэр анханасаа дүү A-гээ алах санаатай зэвсгээ урьдчилан бэлдэж ирсэн гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ бол санамсаргүй хүн амны хэрэг биш, санаад хүн амны хэрэг болох магадлалтай байгаа. Энэ бол төлөвлөсөн аллах гэж үзэх үндэслэл маш өндөрөө гэсэн үг. Тиймээс энэ талаар нь асуухад зүгээр л сүрдүүлэх гэж айлгах гэж би хутга авчирсан юм аа. Үнэхээр алах санаа байгаагүй гэж мэдүүлдэг. Дараагийн мөрдөн шалгалтаар энэ бол зүгээр 1-2 удаагийн маргаан үүссэн асуудал биш, олон жилийн турш хуримтлагдсан зөрчил эцэстээ аллах болсон хэрэг гэдэг нь тодорхойлдог. Ах дүүгийн харилцаа бол анханасаа ийм муу байгаагүй, харин ч эсрэгээрээ ийм ах дүүс байдаг юм уу гэж гэмээр тийм гүн холбоотой харагддаг байсан байгаа. Яг 12 жилийн өмнө буюу 2007 онд ах Игийн амьдралд хувь заяаг эргүүлэх асар том боломж гарч ирсэн. Санамсаргүй авсан түүний суглааны тасалбар нь 1-р байранд таарч үнэхээр гайхамшигтай явдал болсон.
тэр 1.7 тэрбум воныг суглаандаа хожсон байгаа. Амьдралдаа хизээж барьж үзээгүй асар их мөнгө гэдэг нь ойлгомжтой. 1.7 тэрбумаасаа татвараа хасаад тэр нийт 1.3 тэрбум буюу 1 тэрбум 300 сая воныг гар дээрээ хүлээж авдаг. Солонгост болохоор нэг ийм үг байдаг. Лотерейд хоцсон бол хамгийн түрүүнд чимээгүй нүүж бүх танилуудаасаа холбоогоо таслах хэрэгтэй гэсэн үг гэдэг. Ягаад гэвэл хожсон нь мэдэгдмэгц эн тэндээс мөнгө зээлээч гэж бөөнөрөө дайрдаг учраас ийм үг Солонгост байдаг. Гэвч бол тэгээгүй тэр угаасаа гэр бүлдээ маш их хайртай хүн байсан. Эцэг ихтэй ч илэгтэй ах дүү нартаа ч онцгой дотносон. Тиймээс тэр хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ энэ сайхан мэдээг дуулгаж хоцсон мөнгөө тарааж эхэлдэг. Эгчтэй 100 сая, дүүдээ 100 сая, аавынхаа ахтад ч хэдэн 10 сая вон өгсөн. Гэхдээ энэ бүх хүмүүс дундаас хамгийн онцгой анхаарсан хүн нь хохирогч байсан. Игээс 9 насаар дүү айлын хамгийн бага хүү болохоор ах нь бүр илүү өрөвдөж хайрладаг байсан. Тиймээс хамгийн бага дүү дээ тусгаалan бүр байр худалдаж авч өгсөн байгаа. Өөрөө түрээсийн байранд амьдарч байсан ч хүнд байдалтай амьдарч буй дүүдээ доктортой орон гэр өгмөр санагдсан учраас байр худалдаж авч өгсөн. Ингээд ах дүү төрөл садандаа тараасан мөнгө нь нийтдээ бараг 500 сая вон болсон. За тэгээд одоо харин түүнд үлдсэн мөнгө бол ойролцоогоор 700 сая орчим вон үлдсэн. Түүнийхээ нэг хэсгийг нь хөрөнгө оруулж Жоллабог мужийн Чонгог хотод махны ресторан нээсэн байгаа. Өмнө нь тэр махны чиглэлийн ажил огт хийж үзээгүй тийм хүн байсан. Гэсэн ч богино хугацаанд шаргуй суралцаж эцэст нь өөрийн гэсэн ресторантай болж чаддаг. Эхэндээ энэ ресторан нэлээд сайн явж байгаа мэт санагдаж байсан. Тэр өөрийгөө суглааны 1-р байранд хоцсон гэдгийг нуугаагүй учраас маш олон хүн түүн рүү ойртож эхэлсэн. Харин угаасаа хүнд амархан итгэдэг, хүмүүсийн хүсэлтийг амархан няцааж чаддаггүй, эсэргүүцэж чаддаггүй хүн байсан учраас тэгээд хүмүүс түүн дээр ирээд ээж маань өвдчихлөө, аав маань өвдчихлөө, би өрөнд орчихлоо, хүүхдүүдтэйгээ гудамжинд гарах нь манай хүүхдүүдэд хоол хэрэгтэй байна гэх мэтчлэнгийн зүйлсүүдийг ярихад тэр уярч шууд мөнгөө зээлдүүлдэг байсан байгаа. Тэр мөнгийг авсан танилуд эхэндээ хүүг нь хүртэл цагтаа төлж яг буцааж өгөх гэж байгаа юм шиг байдаг байсан боловч нэг л мэтгэд холбоо тасаарч эгийн дансны үлдэгдэл шалдаа бууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл удалгүй үнэхээр хоосорч эхэлсэн байгаа. Гэтэл яг энэ үед дээрээс нь зовлон нэмэгдсэн мэт Жоллабог бүсэд үер болж түүний ресторан нь маш хүнд цогцолтонд ордог. Ингээд амьдралын маш огцом уруудалтын үедээ ирдэг. Тэр ресторанаас гадна шаварлагын ажил хийж, жижиг сажиг нэмэлт ажлуудыг ч яаж игээд амжирах гэж оролцсон ч нөхцөл байдал огт сайжирдаггүй. Тэгж аваад гинтл дүүдээ өмнө нь үзүүлсэн сайхан сэтгэлээ санан дүү минь би чамд авч өгсөн тэр байшинг барьцаанд тавиад жаахан зээл аваад өгөөч гэж гуйдаг. Эхэндээ бол дүүн мэдээж ах нь өөрт нь байр авч өгсөн учраас шууд л зөвшөөрсөн. Ингээд өөрийнхөө байрыг барьцаанд тавиад 46 сая вон зээлийг ахтаа авч өгдөг. Уг нь тэр мөнгөөрөө амьдралаа залгуулж эсвэл бизнесээ аварч өдөр тутмын хэрэгцээгээ нөхөх ёстой байтал тхийн хооронд ахиад л мөнгө хэрэгтэй гэж ирсэн найздаа тэр мөнгийг дахиад зээлдүүлчихдэг. Тэгээд удалгүй тэр мөнгө зээлсэн найз нь ч гэсэндээ нэг өдөр гинтл алга болсон. Үүний зэрэгцээ махны ресторан нь бүр ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрч байдал маш ноцтой болж эхэлсэн. Ингээд сар бүр 250 мянган вон зээлийн хүү төлөх ёстой байсан ч тэр хүүгээ ч төлж чадгаа болдог. Ингээд байшинг нь барьцаанд тавихыг зөвшөөрсөн отгон дүүгийн байр суурь бол мэдээж маш хэцүү байсан. Өмнө нь ахан түүнд тусалсан учраас зөвшөөрсөн. Гэхдээ хизэнээс ч махан сар бүрийн 250 мянган вооны хүүгээж төлөхөө болсон. Тэгээд дүүн уурлаж эхэлсэн байгаа. Мөн дүүгийнх нь амьдралч гэсэн тийм сайн байгаагүй. Захын мухарт хөөлгсөн будаа зардаг дэлгүүр нээсэн ч энэ нь ч нэх их ашигтай биш. Өдөр хоногоо арай ядан залгуулдаг байсан. Дээр нь байр нь барьцааны байр болчихсон. Ах нь хүүгээ төлөхгүй бол тэр байшингаа хүртэл алдаж болшгүй маш аюултай нөхцөл байдал үүсч эхэлдэг. Тэгээд ахтаа та мөнгөө өг ядаж хүүгээ төлчихөлдөө гэж байнга хэлж шаардаж байсан нь бол ойлгомжтой. Ингэх явцдаа ах дүүгийн зөрчил бол хурцдаж эхэлсэн байгаа. Ингээд хэрэг гарсан 2019 оны 10 сарын 11-ний өдөр тэр өдөр өглөө ах дүү хоёр утсаар маш хүчтэй маргалцсан. Тун дүүн ах руугаа залгаад ахаа одоо мөнгөө өгөхгүй юм уу? Ингэсээр байвал үнэхээр том асуудал болох гээд байна шүү дээ гэж хэлдэг. Гэтэл ахынх нь хариулт нь надад одоо мөнгө алгаа гэсэн тайлбар төдийл байсан. Тэгэхэд нь маш их ууралсан ах руугаа бүдүүлэг үг хэлж бүр хараа
дараалын үгэн дээрээ тулж тэр хоёр муудалцаад уцаа тасалдаг. Ингэж дүүдээ доромжлуулсан тэр үед архиусан. Тэгээд гинтл өөрийнхөө махны ресторанд мах эвдэхэд хэрэгэлдэг 30 см урттай 2 хутгаа аваад машинаа унан дүүгийнхээ ажилуулдаг захын зүг рүү хөдөлсөн байгаа. Тэр үед бол согтуугаар машин барьж явсан гэсэн үг. Эхлээд өөрийнхөө амьдардаг Вангсан дүүргийн нэг орон сууц руу очиж машинаа зогсоолд тавьчихаад дараа нь таксинд суугаад дүүгийнхээ ажилуулдаг зах дээр оройны 4 цагт очисон. Тэр захын өмнө ирээд 2 хутгийг гараараа чанга атган дүүгийнхээ дэлгүүр рүү орсон. Тэгээд юу болсон ч би чиний ах бидтэй чи яаж намайг хараад чадаж байна? Чи хэрвээ өхье гэж бодож байгаа бол би ч өхье гэж орилон нэг хутгаа шидээд энэ хутгаар эхлээд намайг алаад үз гэж дүүргөө хашгирч эхэлсэн. Харин тэр үед ахынхаа өөдөөс та өөрөө намайг алмаар байвал алчих гэж хэлэн тэр хоёроо нэлээд хүчтэй муудалцаж эхэлсэн гэсэн үг. Ингээд эцэст нь нэг гараараа дүүгийнхээ шилнээс шүүрэн авч нөгөө гараараа гартаа байсан хутгаараа дүүгээ хутгалж эхэлсэн. Ингээд өөрийн хамгийн хайрлаж хамгийн хэрхлүүлж авсан баг дүүгийнхээ амь насыг хөнөөсөн байгаа. Ах дүү хоёрын маргаанаас эхлээд хутгалж алсан хүртэл бүх зүйл өрдөө 5 минутын дотор болж өнгөрсөн үйл явдал. Яг энэ хэрэг болж исэн үед бол хохирогч эхнэр хүүхэд хоёр хүртэл тэр хэрэг болж байгаа үедээр зогсож байсан. Тэгэхээр бүх зүйлийг нүдэрээ харсан гэсэн үг. Ялангуяа аавынхаа үхлийг нүдээр харсан хүүхэдд нь бол маш хүчтэй цочрол цохилт болсон нь ойлгомжтой. Тэгээд цочролд орж нилээд хугацаанд сэтгцэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байгаа. Эцэст нь баривчлагдаж прокурорт шилжүүлэгдэн шүүхэд очсон. Анхан шатны шүүхийн гол асуудал нь дүүгийнхээ эсрэг үйлдсэн аллах төлөвлөгөөт байсан уу эсвэл гинтих байсан уу гэдэг дээр төвлөрч исэн. Яагад гэвэл яг үүнээс нь хамаарат ял шийтгэл дээр нь бол маш том ялгаа гарна. Мөрдөн байцаалтын явцад би ууралсандаа санамсаргүй алсан гэж мэдүүлсээрээсэн. Гэвч шүүх хид хідэн шалтгаанаар түүнийг төлөвлөгөөт аллах гэж үзчихсэн. Нэгдүгээрт тэр хутга авчирсан нь тодорхой байсан. Хоёрдугаарт урд өмнө нь ууралсан үедээ өөрийнхөө ээж болон бусад ах дүү нар руу би баг дүүгээ аландаа гэж хэлж исэн нь ил болдог. Мөн хутгалсныхаа дараа дүүгээ аврах гэж оролцсон ямар ч шинж байгаагүй. Харин ч тайвшрахгүй харагдаж байсан. Ингээд Игийн анхан шатны шүүх хуралдаж хүний амь насыг санаатай хөнөөсөн болон цогтуугаар машин барьсан хэрэгээр 15 жилийн хорхол мөн 10 жилийн хугацаанд цахим хяналтын хэрэгсэл зүг шийтгэлийг оноод ахын хувьд бол тэр даруй давж заалдсан удалгүй давж заалдах шатны шүүх хурал болсон бөгөөд энд бол эргэлт гарсан байгаа. Шүүх тухайн үед арх уусан байсан мөн тодорхой хэмжээнд гинтийн уур хилэнгийн нөлөөлөл аллах үйлдэлсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд үүн дээр нэмээд хохирогчдын ар гэрийнхэн өөрөөр хэлбэл хохирогч болоод хэрэгтэнгийн гэр бүл гэсэн үг нэг гэр бүл байгаа. Тэгээд эднэр бол үгээ хүнд шийтгэл авахыг хүсэхгүй байна гэсэн өргөдөл өгсөн учраас түүний ял нь 9 жил болж буурсан байна. За ингээд өнөөдрийн 5 бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энд хүрээд хэрэгтэй 9 жилийн ял аваад шоронд орсноор өндөрлсөн. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. За тэгээ миний бодлоор бас 9 жил гэдэг бол үнэхээр бага санагдчихээн. Яг өөрийнхөө төрсөн дүүгийн амь насыг хөнөөгөөд 9 жилийн ял бол үнэхээр бага. Охирогчийн үлдсэн гэр бүл эхнэр хүүхдүүд бол 9 жилийн дараа аавынх нь амь насыг хөнөөсөн хүн шоронгоос суллагдаад гараад ирнэ гэдэг дээр бол үнэхээр гомдолтой байгаа гэж би бодож байна. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Гинтийн ийм суглаа маш их мөнгө хожих нь үнэхээр сайн зүйл үү? Эсвэл бас муу янз бүрийн үр дагавруудыг дагуулах магадлалтай юу? Та бүхэн яг юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За мөн сувг дээрээ лайк, subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Гоо эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.